За баяр наадмаар бол нийтдээ бол 850 худалдаа үйлчилгээ бол гарна. За энэний 70% нь бол хууль шуурын чиглэлээр, 30% нь бол худалдааны чиглэлээр ингээд хүйд олоо худагт төв цэнгэлдэх хүрээлэнд. За энэтэй холбогдуулан бас энэ хууль шуурны үйлчилгээтэй холбогдуулан бас иргэд маань бол энэ чиглэлээр бас үйл ажиллагаа явуулахыг бол нэлээд бол хүсдэгэ. Тэгээд бас энэ жилийн нэг онцлог өөрчлөлт нь юу гэхээр дүүргийн нутаг дэвсгэр дээр хууль шуурын үйлчилгээ бол явуулах үйл ажиллагааг бол зохион байгуулагдана. Сонгоо хайрхан дүүрэг гэхэд хэд хэдэн чиглэлээр, Чингэлтэй дүүрэг гэхээр тусгаар тогтнолын талбай дээр, хаан уул дүүргийнхэн болохоор морин тойруулахын хаан төв дээр, Баян зүрх дүүргийнхэн болохны зэрэг Амгалангийн зам дагуу бүхэн өргөөний хой талын талбай дээр мөн хууль шуурын үйлчилгээг бол зохион байгуулагдах юм байгаа юм аа. За мөн энэ жилийн худалдаа үйлчилгээний нэг онцлог юм бол Монгол хууль шуур фестивалыг бол зохион байгуулж байгаа. Энийг хүйд олоо худаг төв цэнгэлт хүрээлэнд 11, 12-ны өдрүүдэд бол зохион байгуулна. За энэ одоо арга хэмжээний үеэр бол хамгийн амттай хууль шуур, хамгийн том хууль шуур, одоо ард иргэдтэй бол энэ баяр наадмаар хамгийн цэмцгэр асраар үйлчлүүлсэн аж ахуйн нэгжүүдийг ингээд шалгаруулах юм байгаамаа.